Таргуун тахлын халдвар булчирхаан өрөвслээр эхэлж аажинда бүх эрхтэнд нянгийн халдвар тархаж сүүлдээ уушгинд халдвар дамждаг. Улмаар хүнээс хүнд халдвар дамжих эрсдэл үүсдэг байна. За хөвсгөлд бүртгэгдсэн 3 халдварын 2 нь нэг үүсгэгчтэй буюу нэгэндээ халдварлсан бол нөгөө нэг нь өөр үүсгэгчтэй байжээ. Таргуун тахлын шинж тэмдэг эхлэхээс өмнө 2 хоног болон эхэлсний дараах 2 хоногтой халдварлах эрсдэл хамгийн өндөр байдаг гэлээ. Чансан махыг идэх явцад халдвар авахгүй үстэй гэдэг. Тэр чанах явцад халдвар авчдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр таргыг агнах, өвчих, хүнсэнд хэрэглэхдээ бэлтгэх гэдэг юм ингээд түүхий багт нь мэдээж харьцаж одоо тэгэхээр энэ зүйлүүд. Тэгэхээр тэр яг түүхий байх процесс дээр нь хүний аль салстаар эсвэл тэр шимэгчилж байгаа бүс бүрэн хазуулах гэдэг аль салстаар дамжиж ороод хамгийн тухайн нян бид юм гэдэг юм тэр таргуун тахлын үүсгэгч нян тунгалгын болчихгоо тэр цусаар дамжаад хамгийн ойролцоох тунгалгын болчихгоог очиж гэмтээдэг. За ингээд тэндээ үржээ тэндээсээ бүх эргэтэн тогтолцоонд шилждэг. Өөрөөр хэлэх юм бол өргөмц эмчилгээ буюу яг тэр таргуун тахлын өргөмц эмчилгээг хийгээгүй байгаа тохиолдол гэсэн. Үржээлээ гэсэн. Ингээд үржсээр хагаад бүх эргэтэн тогтолцоонд шилждэг. Тэгээ хамгийн сүүлд амьсгалын тогтолцоонд уушгинд буюу амьсгалын тогтолцоонд шилжээд ирэнгүүт агаар туслын замаар гадагш дахиад хүнээс хүнд дамжих эрсдэл үүсэж байдаг. Тэгэхээр яаралтай нөгөө таргуун тахлын бид нар эрсдэлд өртлөө гэж л тооцоолоод эрүүл мэндийн байгууллагт хандаач гэдэг зөвлөд байгаа нь энэ байна. Булчирхай хэлбэрээсээ цаашлаад бүх эргэтэн тогтолцоонд дарах хурдц нь маш хурдан байхгүй. Өргөмц эмчилгээ хийхгүй бол тэр эргэтэн тогтолцоонд шилжиж гин гэдэг бол бас нууц хугацааны үед үржлээд байгаад байгаа ш. 1-2 цагийн дотор цагийн дотор ч гэдэг юм уу тухайн хүний дархлаанаас ахуулаад тэгээд хэрэг тодорхой хэмжээний бүх эргэтэн тогтолцоонд гараад ирэх юм бол хүнээс гарч байгаа биологийн шингэн бүр нь халдвартай гэж тооцоолж байна. Тэгэхээр хүнээс хүнд дарахгүй байна гэдэг ийм ойлголт бол байж болно.